Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2012 онд нээлттэй хийсэн Nameless Gangster: Rules of the Time киног ярьж өгөхөөр бэлдлээ. Шинэ жил болох гээд байдаг. Шинэ жилийн гоё кино үзэх гэсэн чинь киночд нь ярьдгүй юу? Сонголт хийж цаг алдаж байхаар шууд Mobi AI-аас асуучвал яд юм бол тэр доор нь өрөөдөл гаргаад ирнэ. Гэхдээ зүгээр нэг дэлхийн шилдэг 10 киноны жигсаалт биш. Яг асуусны чинь дагуу детальчилж гаргана. Иймэрхүү премиум AI үйлчилгээг бид нар $20 авдаг бол Mobi AI ухаалаг дата багц авах үед үнгүй дагалдуулж өгч байна. Гүн судалгаа, зураг янзлах, бас зураг үүсгэх. Дээрээс нь зөвхөн танд зориулсан хувийн хайлтын сан үүсгэж өгдөг. Шууд voice-оор асуугаад voice-оор хариулт аваарай. Mobi AI. За тэгээд кино дуусах үед манайхан лайк саба дарж амжидгүй учраас эхэнд лайка сабтайгаа дарчаад кинонд орвол ямар вэ? Уг киног 1990 онд Солонгост мафийн бүлэглэлүүдийн эсрэг дайн зарлж их цэвэрлэгээ хийсэн үйл явдлаас сэдвлэн бүтээсэн байна. Ерөнхийлөгч Ра өнөөдөр мафийн бүлэглэлийн эсрэг дайн зарлж буугаа мэдгдсэн байна. Би ерөнхийлөгчийн хувьд өөрийн эрх мэдлийн хүрээнд энэ улсыг мафийн бүлэглэлээс ангид улс болгох шийдвэр гаргаж байна. Яг үнтэй зэрэгцээд прокурорын байгууллагаас ноён Чо гэж зартай мафийн боссыг барьчихсан явж байна. Мэдээгээр Бусаны томоохон гэмт бүлэглэлийн босс Чо Иког өнөөдөр баривчилсан байна. Ноён Чо Якузагийн бүлэгтэй хамтран хууль бус бизнес эрхэлж байсан бичлэг нь олон нийтэд ил болсон байна. Дүр сухарч 7 хоногийн өмнө юу болсныг нь харуулдаг. Зочид уудлын өрөөнд мафийн нэг нөхрийг тамлж байна. Гаднаас босс нь орж ирлээ. Өдрийн минь дуусаа. Босс орж ирэнгүүтээ нэмээд баахан гөвлөө. Тэгсэн харин боломж гараад нөгөө нөхөр гараад зугтаачдаг. Дүрс дахиад ухарч энэ хүн яагаад асуудалд орсныг харуулдаг. Би зочид уудал барихтаа л казиногоор ашиг олно гэж барьсан. Гэтэл та нар талыг нь авчих юм бол надад юу үлдэх юм бэ? Би чадахгүй. Цагдаад мэдэгдэнэ. Тэглээгээд юу ч дээрдэхгүй хаад та. Гэсэн чи нөгөө Чо Иког сууж байна. Энэ бол манай киноны гол дүр. Чо Иког удалгүй энэ захиралд прокурорт гэрчи мэдүүлэг өгч байдаг. Би түүнийг эртнээс мэднэ л дээ. Гэхдээ ийм муухай гэмт хэрэгтэн байсан гэдгийг ёстой мэдсэнгүү. Прокурор тэнд Чо Икогийн хоригдож байгаа өрөөнд ирдэг. Босс, прокурор ирлээ. Прокурор хогийн дээрэмчин. Энэ цаасан дээр өөрийнхөө хийсэн бүх гэмт хэргийг хэзээ болсон, яаж хийсэн гэх мэт бүгдийг бич. Бас яагаад ийм дээрэмчний зам руу орсноч бич. Ингээд цаас өгж байна. Прокуророо, энэ дүрэл гарсан юм шиг байна. Би чинь дээрэмч биш шүү дээ. Би чинь энгийн үлгэр жишээ эргэн хүн. Гэсэн чи прокурор өрөөр нь явж ороод баахан нүддэг. Хийсэн юм их чинь бүгдийг нь би угаасаа мэдж байгаа. Зүгээр чамайг хэр уран дүрслэл сайтай вэ гэдгийг шалгаахыг. Ингээд гараад явчлаа. Дүрс шилжиж 8 жилийн өмнө Солонгосын Гайлын газрыг харуулдаг. Манай Чо тэнд ажилдаг байжээ. Дугуй над ажилдаа ирж байна. Нэг контейнерыг онгоолгоод орсон чинь дотор нь баахан хууль бус хүн орхоотой байж шүү. Энэ одоо загасны хоол уу? Загас хүн орхоотой иддэг болцсон бах та. Ингээд баривчлаад аваад явна. Тэгсэн нөгөө хүн нь байз. Би танаа захирал Паки хамаатай байгаамаа ингэж авна шүү дээ. Тэгээд Гайлийнхан нөгөө бараанаас нь нилээд ихийг өөрсдөө авдаг. Пак захирлын гэр бүлийн хүнд бол өөрөөр ярина шүү дээ. Дахиж ийм битгий. Бид нэр энэ бусаан богомтыг хариуцах гэж ямар их зовж байгаа гэж бодно. Гэсэн чи халаасанд нь мөнгө хийж өгнө. Гү яах нь вэ? Пак захирлийн гэр бүл бол манай гэр бүлээс ялгаа юу ах вэ? Гэд авчлаа. Тэгээд ганцх дүүрэн ажил дээр хүрээд иртэл тэнд нь шалгалт ирчихсэн байж байна. Манай эд сандраад гялснол орсон чинь захирал нь тэнд байж байдаг. Бид нар баларсан. Гомдол ирээд шалгалт орсон. Гү та нар юу барьцгаа вэ? Юу ч биш. Энэ эргүү юмнуудыг хурдан нуу. Тэгээд нуу цагуулахдаа юмнуудаа нуулаа. Унгаж өрөөд нилийн сандарнаа. Дүрс шилжиж нэг залуу хадмуудтайгаа танилцахаар ирж байна. Тэр нь маа дунсог. Энэ кинон дээр л бүгдээрээ маа гэж дуудъя. За, наашаасоо. Ингэсэн чи манай Чо байж байна. Эзэнээс манай дүүтэй үерхэж эхлэв. Ингэж байна шүү. Манай хүний хүргэн дүүн болж байсан байна. Манай гэр бүл бол сурвалжат гэр бүл. Манай удмынхан бүгдээрээ л шүүгчээс прокурор хүртэл өндөр алба хашиж байгаа хүмүүс. Тийм ээ. Би олон түүх сонссон. Энэ манай удам залгах уу? Юм дуулгах үү дээ. Тэгээд мөнгө өгöd. Бас авилга болгож авсан нөгөө алтан цагаа бэлгэлдэг. Маргааш нь Гайлийнхаа уулзаад хэрвээ бид эвгүй тиж баригдах юм бол нэг нь хэрэгүүрэх хэрэгтэй болно гэд ярьж байна. Тэгээд голоос хамгийн цөөхөн хүүхэдтэйгээ сонгохор болдог. Гэтэл манай хүн ганцаараа 3, бус нь бүгд 4-5 хүүхэдтэй байна. Оройн манай хүн жаахан ууралж байна. Бүгдээрээ адилхан хулгай хийчихэд яахаараа нэг нь үрдгээ. Гэт байж байтал гадаа нэг юм дуграад байна. Манай хүн гараад шалгах гэтэл тэдний 2 ажилтан кантинер онгоолгож байна шүү. Юу вэ? Ажилд харчихсан штэ. Юм шалгасан юм аа. Одоо болчлоо. Ингээд явах гэлээ. Манай хүн. Хой байж бай. Гэсэн чи шууд дайрч байна шүү. Араас нь боож үзээд бас нэг нь худаг гаргаад ирж байна. Манай Чо хазаж бариад тэрүүгээр ам тэмцэж байтал хамтрагч нь ирж аварлаа. Нөгөөдөл нь гяс цугтаачдаг. Манай хоёр кантинерыг нээгээд үзтэл 10 кг хар тамхи байж байна. Манай хоёр цагдаад өгөх яах вэ гэд нэлээд ярилцлаа. Чо харин тэнд нэг санаа гаргадаг. Энэ хар тамхиг мафианд зарчихъя. Алийн болгоо хоёулаа энд боол хийх юм бэ. Тэгэд юм л бол хүссэн үедээ чи хэрэг
дүүргээд байж байдаг. Тэрний оронд том хөдлөе. Оолонч би нэг дээрэмчин танил л да. Ингэж байна шүү. За ингээд хар тамхи аваад мафийн босстой уулздаг. Мафийн босс машинтайгаа ирж манай хоёрыг авна. Жаахан хоцорчлоо. Уучлална үз. Танилцахад таатай байна. Би Чо Икхо. Чо Хюмбэ. За явцгаая. Тэгээд хотоос зайдуу газар очиод хар тамхиг нь шалгалаа. Тэгсэн болж байна шүү. За болж байна. Ажил ярьцгаая. Ноён Чо. За энэ хулгайн бараа чинь ямар замаар ирсэн? Та хоёр яаж олж авсан? Араас чинь бас хэн хөөж байгаа гэд. Бүгдийг нь зүгээр надад даатгачих. Би 1 кг-ыг нь 3 саяар авъя. Тохирох уу? Тэгье. Болж байна. Манай хүн жаахан согтчихжээ. Гэснэ. Байц Хюмбэ. Ингээд нэрээр нь дуудчихлаа шүү. Туслах нь сортос гэл явчлаа. Мафийн боссоос жаахан цочноо. Буруу дуудчихлаа. Уучлаарай. Би ер нь таныг хэн гэж дуудах уу? Хюмбэ? Хюмбэ гэж дуудаж болох уу? Чо захирлаа гэхэд болно. За. Аав чинь Гёнжугийн загсны завин дээр ажиллаж байсан уу? Тийм ээ. Мэдээд байсан юм аа. Чи чинь манай хамаатны хүү вэ штт. Чон Рулчаны 39 дэх үе. Тийм ээ. Тэгвэл би чиний өвөө шиг хүндтэй хүн гэсэн үг мэдв. Ахтаа хүндэтгэл үзүүл. Али ахтаа мөрг. Ингэж авна штт. Хамтрагч тэндээс. Гү чи юу яриад байгаа юм бэ? Гэсэн туслах нь авч гараад амаа. Яй ноён Чо бизнес ярьж байхад яагаад утгагүй юм ярьж саатуулаад байгаа юм бэ? Ингээд номонд нь оруулчлаа. Дараа нь мафийн босс гэртээ ирэх үед манай Чо гэрт нэрчгсэн сууж байна. Аав нь яасан удадгийн бэ? Али хурдал манад хүндтэй зочоо ирсэн. Энэ чиний аав ах чинь танилц. Аавыг чинь загсны завин дээр байхад том тус хүргэж байсан. Энэ ах чинь танил тал сайтай хүн. Али аав ахта мөрг хурдлаач. Ингээд ааваар нь гойдуулж байгаад мөргүүллээ. За. Дараа нь Хюмбэ ахта хар тамхиных нь мөнгийг өгдөг. Авгаха дээрийн болсон явдал дуучлаарай. Орой хамт хоол идэцгээвэл ямар уу? Ингээд хамт хоол идэцгэн. Оройн Чо. Хюмбэ анх үе чамайг хараад хүн анхны харцаар дурладаг шиг л үнэхээр биширсэн шүү. Ингээд баахан магтаж байна. Тэгснэ. Түрүүн чи уугаад байсан юуны юм бэ? Чи өвдсөн юм уу? Зүгээр өвч намдагч байгаамаа. Шоронд байхад хөлөө гимтэж гисэн. Чи их хүнд юм туулжээ. Гэхдээ одоо санаа зовлтгоо. Ах нь чиний тал, би танил тал ихтэй. Төрийн алба хаагчид миний гартал гэсэн үг. Мэдөө. Ингэсэн чи баруун гарын дэндээс ирж байна. Чанвуу өлөө. Их гоё дуулдаг юм байна шүү. Энэ үгээр хоол авчид. Ингэсэн чи цаанаас нь ав гэд дөхөж байна. Баярлалаа. Тэгээд туслахаар нь төшүүлээд тооцоогоо их гээд явдаг. Тэгсэн тэнд гайлын газрын дарга нь сууж таардаг. Чог танад хамт байгаа хүмүүстэйгээ танилцуулна. Сайн байна уу? Али би та нарт арх хундгалж өгье. Гээд хундгалж өглөө. Тэгснэ явдаггүй. Тэрүүгээр хэрэггүй юм яриад суугаад байна. Дарга нь хариу ууралчлаа. Чи юу гээд байгаа согтуу толгоо вэ? Архиа уусан бол явал та. Ингэсэн чи манай хүн зөрж томроод тэгээд маргаан ширүүсээд барилцаад авлаа. Баруунгаар даргаыг нь өстөж босгож ирж байгаад нэг мөргөд хэвтүүлээд өгнө. Манай хүн босч ирээд баахан зодлоо. Тэгээд тэрүүгээр өнгөрч гарлаа. Эндээс эхлээд манай хүн мафийн замнал руу ор бололтой. Үүнээс хойш Хюмбэтэй хамт мафи амьдралаар амьдардаг. Тэр дорол гэрээ нүүлгээд илүү гоё газар амьдрахаар явдаг. Манай хоёр нэг арал дээр уулзаж байна. Хюмбэ, энэ их дажгүй бизнес. Учрыг нь олчих юм бол өөрөө эргэлдээд ашиг өгөөд явчихна. Чи өөрөө сайн олъё гэвэл жаахан хүч тэгээ жаахан хагуул байхад болно гэд байдаг баха. Тийм үү? Тэгвэл хийцгээе. Ингээд босоод ориллоо. Яасан сайхан өдөр вэ? Хюмбэ, над шиг халуун цустай ир бол цэргээр явсан бол зөхгүй ч. За ингээд Чо маань мафийн босс маягийн юм боллоо. Хюмбэтэй зэрэгцээд явж өгнө. Жижиг гарын мөрийтэй тоглоомын газар ажиллаулж байна. Дүрс шилжиж 1990 оны үйл явдлыг дахин харуулна. Прокурорын байгууллагаас Чогийн талаар мэдээлэл өгч байна. Саяхан хур самшил гих зочид уудлын эзнийг мафийн босс дорг гихчээ хүмүүс суулгайлсан. Тэгээд зочид уудлын өрөөнд зодож тамалсан. Харин үүний захиалагч нь Чо Икхү байсан байна. Гэж байна шүү. Мэдээгээр Чо Икхү дорг гихч мафийн босстой хамтран ажиллаж байжээ гэд ярьж байдаг. Манай Чо дээр өмгөөлөгч нэрх үед нэг дуудлага хийгээд хий. Ингэж байна. Тэгснэ шууд ерөнхий прокурор руу залгаж байна. Ерөнхий прокурор шууд хэргийг хариуцж байгаа прокурорыг дуудаад уулздаг. Жо прокурор, чи мафийн босс Чо Хюмбэ гэж мэдэх үү? Мэднэ. Чо Икхү болон Чо Хюмбэ нар хамаатнууд. Гэтэл тэр яахаараа Чогийн дайсан дорготой хамтарсан гэж баригддаг байлээ. Хажуунаас нь ахлах нь. Уучлаарай прокурор. Жо прокурор жаахан туршлагагүй гэж алдаа гаргасан болол та. Энэ хэргийг дахин ягтлуулъя. Манай хүнч овоо танил талтай бололтой шүү. Прокурор Чотой уулзаад чи доргыг танихгүй гэлөө. Тийм ээ, танихгүй. Би бүгдийг нь мэднэ. Удахгүй бүх баримтыг нь цуглуулад яваад очино. Одоохондоо явж болно. Гэж суулдаг. Дүр сухарч 1985 оныг харуулдаг. Манай Чо саунд сууж явах үед нэг эртний танил нь түүнтэй таарна. Хей Чо, за гайлтай ажилласаар л байна уу? 3 жилийн өмнө гарчихсан штэ. Одоо бизнес хийж байгаа. Тийм сайхан ажилласаа яаж гарч болдгийм бэ? Их найдвартай сайн ажил байсан шүү дээ. Ингээд байж байтал цаанаас нь дүүнэр нэрэд. Өдрийн мэнд босоо. За
Явж бай. Заахаа. Эднэр хэн бэ? Манай дүүнэр гэх юм уу та. Ингэсэн чи найзын жаахан бишрээстэй. Тэгснэ чоогоос чамаас нэг ховчлон асуух юм байна. Чи мафийн бүлэглэлээс хүн таних уу? Гэж байна шүү. Тэгээд нэг клуб дээр дагуулж ярддаг. Энэ клуб чинь ажлын өдөр ийм их хүнтэй байна гэдэг чинь ямар ч асуудалгүй мөнгийг хүлтгэл газар байна шүү дээ. Гол нь тэрэндээ бишээ. Тэр сахалтай залууг хартаа. Тэр энтхийг худлаа үнэ хамгаалж байна гэсэн нэрийн дор сарын сүүлд бүх ашигын талыг авчихдгийг. Тэгээд энэ мафийнхныг хийн оруулж ирсэн. Энтхийн 40% эзэмшдэг нэг бүсгүй байдгийг. Тэр л эднийг хөлсөлсөн. Тэгээд эд нартай тохиролцоод цаана ашгаа хуваагаад надад юу ч олдохгүй байгаад байна. Чи хэдэн хувийг нь авдгийг? 24%. Тэрийг хартаа. Тэр бол дорго. Энтхийн ерөнхий менежер. Саяны сахалд энд ажилддаг. Тэр бусааны мафийн нэг том босс гэсэн баг шүү. Ингэж байна. Тэрийг шууд Хюмбэд очиод ярьдаг. Хюмбэ тэнд дорго. Уул нь бидний нэг байсан. Бид хамт өссөн. Гэхдээ зам салсан гэхүүтэй. Тэгэхээр чи түүнийг болгож өгч чадахгүй хэрэггүй. Тэрэндээ бишээ. Би түүнийг гөвөд өгч чадна. Гол нь дээрмийн бүлгүүдийн ёс зүй маягийн юм байдаг юм. Нэгнийхээ тоогоор өнгөхгүй гэж. Инgeх үед нь тентхийн зөөгч. Таны урьж авчирсан хүмүүс явах гэж байна. Ингээд хэл үргэж байна. Чо босоод хэсэг хүмүүсийг гаргаж өгнө. Тэгтээ бас баахан бэлэг өгöd байна. Буцаад ирэхэд нь бай. Та яагаад энэ хүмүүст анхаарад байгаа юм? Эднэр байна штэ. Саяны чамд олгосон зөвшөөрлийг өгсөн хүмүүс байхгүй юу? Дараа нь сонгоход энэ хүмүүс ч хэрэг болно. Ингээд байна шүү. Манай хүн Хёмбэгийн зөвшөөрлийн төрлийн асуудлуудыг шийдэж өгöd байгаа юм байна. Тэгснэ. Хёмбэ, бид ах дүүс. Бид нэг гэр бүл. Хэрвээ гэр бүлийн чинь хүнд хүмүүс алдах юм бол дээрэмчний ёс зүй дүрм зөрчигдөөгүй болно үсттэй. Тийм үү? Тийм ээ. Чо нэг юм бодов бололтой хүргэн дүүгээ аваад нөгөө газар руу явж байна. Яасан бэ? Яагаад ураачихав? Мэдхгүй юм даахаа. Би ч мэрэгжлийн тулаан шүү дээ. Юмтай орооцолдож болох юм болоо да. Чи яасаа амиа бодсон хүн бэ? Гэр бүл үр хүүхдээ боддгоо мо? Өө чин чам шиг боловсралгүй юм болоосоо гэж хүсэж байгаа мо? Ингээд эмзэг сэдвээр нь дөрүүлж байгаа. Даваад орчлоо. Нөгөө клубийн удирдлагуудын хурал болж байна. Тэрэн дээр нь Чогийн найз манай Чог аваад орлоо. Сайн байна уу? Намайг Чо Ико гэдэг. Та нарын шинэ хамтрагч. Энэ манай Жон захирал. Сайн байна уу? Түүний ярьж байснаас илүү үсгэлэнтэй бүсгүй байх шүү. Нөгөөх нь тоодоггүй. Энэ манай менежер Ким Панхо танилцах гээд гараа өгсөн чинь нөгөөх нь бүр тоодоггүй шүү. Их зантай гарууд байна. Тэгэхээр та юу гордож ийш орж ирэв? Царай шиг хурц үхтэй бүсгүй байх ч вэ. Тэгэхээр ийм байна. Өнөөдрөөс бүх дансны бүртгэлийг би хянана. Ийм бизнес их ашигтай байх ёстой. Гэтэл тэхгүй байна. Би өөрийнхөө хүнийг хянагчаар тавина. Энэ байна. Ингэсэн чи манай маа. Тэндээс харин нөгөө сахал дуурлж байна. Юу новшин вэ? Чи одоо хий. Чи бас хий. Ингээд манай мааг заамдаа давлаа. Таваарай. Би хар бүстэй шүү. Өөш. Томчууд юм ярьж байгааг харахгүй байна уу? Ингээд тэндээс доргороод ирлээ. Уучлаарай босоо. Та уул нь хөгшөө үншгэл байх ээ. Хизээ амаа барихаа мэддэггүй бололтой. Ингэсэн чинь Чо усч ирээд. Юу гинэ? Новшнууд чинь гэж шууд томорлоо. Нөгөөдөл нь манай хүнийг жаахан зодож жижигрүүлж байгаад гаргаж чидчихлээ. Гарангуудаа. За, өөгөөш өмгсөн шүү. Явъя гэж зугтлаа. Тэндээс олгоо харин Хёмбэ хүмүүстэйгээ байж байна. Хёмбэ бүгд бэлэн боллоо. Хёмбэ толгойд охоод клуб руу дайралтын. Баруунгаар. За, дайраад гэд очиод түүэж гарна. Бүгдийг нь зодоод голдоо болчлоо. Тэгсэн тэндээс нөгөө дорго ирж байна. Юу вэ? Юу хүмүүс үү? Ингэсэн чи манай Хёмбэ ирж гэж. Би дээрэмчний ёс зүйгээ мэднэ. Ингэхдээ энэ бол манай аав ахын бизнес. Би түүний арыг хамгаалах ёстой. За, тэгвэл чиний хэлснээр өөрийнхөө хүнийг тавиад санхүүгээ хянахгүй юу да? Болж байна. Гэхдээ танаа нэг ч хүн энүүгээр үзэгдэх ёсгүй. Бид нар яаж нэг дээвэр дор хамт байж чадах вүлээ дээ. Надад бас өөрийн гэсэн нэр төр байдаг юм шүү. Энтхий эзэн хүүхэн чиний бүсгүй юу? Наад амаа мэдэрэ новш минь новш гинэ. Ингэснэ тамхи гаргаад энийг асаа. Өөрөө асаа. Сүүлийн боломж чинь энийг асаа. Ингэсэн чи хөдөлтгүй. Хёмбэ барьж аваад баахан зодчлоо. Тэгээд тентхийг эзлэв бололтой. За ингээд клуб манай хэдих боллоо. Манайхан тэнд хяналтаа тогтоогоод өөрсдийнхөө хүнийг тавьчих. Тэгсэн босс эмхтэй тэндээс Чог дуудаад уулзаж байна. Би танайханд санхүү бүртгэх, такс авах гээд бүгдийг нь өгсөн. Гэтэл одоо бас захиалгуудыг хянана гинөө. Өөр юу хэрэгтэй байна аа? Ингээд уурж байна. Гэхдээ тайвшрал да. Бид нар хулгай гараад байгааг л зогсоох гээд байна. Наад үгээ бод. Хин хулгайлаад байгаа аа? Ингэснэ зодолтой дунлаа шүү. Үүнтэй зэрэгцээд баахан цагтаа ороод ирлээ. Дээрэмчдийг бүгдийг баривчлаад аваа явчихна. Нөгөө хүргэн маань шууд доошоо зүхтаадаг. Баригдангуудаа. Би зүгээр үйлчлүүлэгч байна. Би үйлчлүүлэгч. Хёмбэг бас бариад авлаа. Чо болон туслахууд баруунгаар Хёмбэ бүгд цагдаагийн газар ирцгэн. Нөгөө босс хүүхэн харин тэнд мөрдөгчтэй яриад байж байдаг. Энэ бүсгүй дуулаг өгсөн бололтой. Мөрдөгч Чог. За ийшээ суу. Чи надаас залуу хүн байж жаахан хүндэтгэлтэй ярил яаж байна аа? Дуугаа суугаадхаа гэд тагцлаа. Чо тэгсэн зөрүүлээд маа. Бүгд
гайхастай. Чи хинтээ ярьж байгаагаа мэдж байна уу? Даргач хаана байна? Кан даргыг дуудаадах. Гэсэн чи тэндээс ахлах ирээд. Уучлаарай. Та манай даргыг яаж таньдгийм бэ? Намчууны кан дарга мөн биз дээ? Тий. Өчигдөрхөн бид хоёр хамт хоол идээд саунд сууцгаас юм мэдөө. Та манай даргын найз байсан юм уу? Ийм өрдөгч уучлалгүйгаарай. Уучлаарай. Тэндээс харин нөгөө захирал хүүхэн нилээн гайхсан шинжтэй харж байна. Манай Чо тэр дороо суллагчлаа. Харин Хёнбэ шоронд байж байна. Чо ирээд Хёнбэтэй уулздаг. Тэр дорог гомдол мэдүүлсэн юм шиг байна. Чи арай л хэтэрхий зодчиж ичмэр юм. Дээрэмчин хүн хизээ цагдаад өргөдөл өгдөг байлаа та. За тэр яах вэ? Би зогцуулах гээд үзэж байна. Санаа зовлтгүй. Тийм үү? Та юу төлөвлөж байгаа юм? Гэтэл манай Чо овгийнхоо нэг настныг ирчгэж хамт цай уунга бэлэг өгч байна. Нөгөө настан нь манай хүнийг аваад бас нэг настантай уулзуулна. Тэр настан харин манай хүнийг дагуулад прокурорын ерөнхий газар ирж байна. Тэгээд ерөнхий прокурор Чотой уулзуулна. Нагад цахаа. Хүрээ дэрвөө. За сайн уу. Би чамд хүн танилцуулъя. Манай ахны нэг. Манай Чо овгийн хүндтэй. Би Чо Икхог. Сайн байна уу? Чо Жундог. Танилцсандаа таатай байна. Ерөнхий прокурор шууд цагдаагийн газар руу залгаж байна. Ойлголоо прокурор. Манай хүмүүс бүрэн судлаагүй баривчилгаа хийсэн байна. Би хүмүүсээ шийтгэл байж байна. Нөгөө баривчилсан мөрдөгчтөн тэнд жижигэрчээ. Бид хэргийг дахин шалгая. Чи яасан хүн ойлгодгүй хүн бэ? Юугч дахиж шалгаад байх хэрэг байхгүй. Чо Хёнбэ дорг хоёрын асуудал бол бүлэгл хоорондын асуудал. Та нар оролцолгүй өөрсдөө шийдгээд орхи. Ингээд үргэлээ. Цагдаагийнх нь нэлээд ууртай байна. Чо прокурор тэнд. Одоо асуудал гарахгүй баха. Та санаа зовхгүй байж болно. Гэсэн чи манай Чо бэлэг гаргаад ирлээ. 3 алтан мэлхий байж байна шүү. Том бэлэг байна. Ингээд Хёнбэ суллагдлаа. Чо тэрч аваад. Одоо дууссан. Ахын зөгцүүлчихсэн. Оройн манай хоёр жаахан ярьж суудаг. Цагдаагийн дарга тэнд уучлаарай. Бид нар алдаа гаргачаа гээл жижигэрч өгсөн шүү дээ. Хёнбэ тэнд сэтгэл нь хөдөлчихсөн. Авгаха. Би хүнд амархан итгэдэг үлдээ. Хэд хэдэн удаа шоронд ороход дандаа л миний хамтарч байсан хүмүүс нуруунаас мань хутгалж байсан. Эцэст гэр бүлээс өөр итгэх хүн байхгүй байна да. Авгаха, миний талд байгаад би их баяртай байна. Хайртай шүү. Хёнбэ, бид нэг бодол санаатай. Нэг хүмүүс л гэсэн үг. Бидний хамтрал ийм л нягт. Чи хүч чадлна. Харин би тархин л гэсэн үг. Хамтдаа том юм бүтээн мэдвэ? Тийм ээ аха. Баярлалаа. За ингээд 2 жил өнгөрлөө. 1987 манай хоёр Японы Якуза бүлгийнхэнтэй хамтарч хүчээ зузаадгадаг. Хёнбэ танд албан ёсоор танилцуулахад энэ хүн бол улс төрийнхэнтэй ярьж зөвшөөрөл бүтээсэн хүн байгаамаа. Миний авгах. Японы Якузагийн удирдагч манай Чотой танилцаад бэлэг болгож боо өгдөг. Тэгэд Якузатайгаа гуруула Солонгосын парламентын гишүүнтэй орж уулзсан. Ажил нь нэлээд томорж байгаа бололтой. Улс төрийнхний машинд алюминий хайрцагтай мөнгнүүд хийж байдаг. Ингээд манай хэд Дайдон зочид худалдаар албан ёсоор том казино нээлээ. Нөгөө клубын захирал үсгүй харин манай Чотой учир ургуулчихжээ. Чо захирлаа. Ямар гоё бэлэг вэ? Баярлалаа. Тийм ээ. Манай аав парламентын сонгуульд нэр дэвшээд 2-т орж байсан. Сонгуульд бол нэг бол нэгт ор, үгүй бол юу ч биш гэдэг хуультай байдгийг. Тэрнээс хойш бид жаахан тэмцэлтэй амьдарч хэлсэн л дээ. Одоо харин би Пусаны номер 1 болсон. Хёнбэ яасан юм бэ? Тэр номер 1 биш юм уу? Хёнбэ чинь миний доор ажилтг юм штэ. Тэр яг уу залуусаал зохицуулах ажилтай. Би чинь толгой нь багхгүй юу? Өө тийм үү. Ингэж байна шүү. За ингэж шиндээ эхлэвүүдээ. Шиндээ эхлэхээс өмнө манайхан гүнзгий амьсгал аваад нэг сайхан савдарч. Сабадарч манай царайлгуудыг нэлсээд киночдынхон бүх бичлэгийг цаг алдалгүй үзээрэй. Манай эдийн ажилуулдаг клубт Солонгосын Fire Truck гээд алдартай хамтлаг ирлээ гэтэл шалуур гарууд ирчихжээ. Зүгээр нэг cover хамтлаг ирдсэн байна. Тэрийг нь харин манай маа мэдээд жаахан ууртай байна. Хёнбэгийн туслахтай маргалтна. Ой баг захирлаа. Нэг уулзаадах уу? Би ажилтай байна. Дараа болъё. Одоо уулзаадах яа навш минь урдал эвгүй юм болж байна шүү. Энэ хамтлагч уурамч байж штэ. Шид тэднийг авчирна гэд 15 саяыг аваа үздэ. Энэ юу ээ? Тэд нар чинь ирэхгүй гэд байсан. Тэгэд эднэрт тэр мөнгийг чи өгчихсөн. Эднэрийг 2 саяар авсан гэж хүмүүс надад хэллээ. Үлдсэн 13 саяыг яасан? Надад талыг нөгөөх. Ингэж авна ш. Тэгээд жаал муудалцаж байгаад гарах гэтэл баруунгаар шууд пакиараас довтлоо. Чи харин энийг нь мэдчихэ. Баруунгарыг шоудж байх нь орж ирээд загинж байна. Оо за, бүр мэдлэхэж болчоо юу? Сайн байна уу? Энэ муу чинь ингээд гүвж гарлаа. Тэгсэн гарыг нь бариад авлаа. Манай хүн бууга гаргаж ирээд тулгадаг. Тэр үед нарийн Хёнбэ ороод ирлээ. Бүгд нам боллоо. Ахаа, Хёнбэ, харта. Энэ навш бүр үгэнд орохоо бэлчгэж. Ингэсэн чинь Хёнбэ микрофон аваад нэлен гөвлөө. Тэгээд бууг нь аваад харлаа. Сумгүй юм аа. Авгаха, залуустай асуудал гарвал өөрөө шийдэх гээд байлгүй надад хэлчихвэ. Ингээд бууг нь буцааж өгдөг. Удалгүй зочид буудал дээр Хёнбэгийн залуус бүгд цугларчиж. Чо хараад. Гэхдээ яагаад бүгд цугларч аавэ? Баруун гарна. Ким Панхо ахтай хоёрыг хараандаа авсан гэд бид нар хамгаалалт гаргасан юм аа.
Бид нар одоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байж ингэж цуглаад авах юм бол хүмүүсийн анхаарлыг татчихна шүү дээ. Харцгаа. Би том анхаас л тушаал авна. Ингэж авна шүү дээ. Энэ муу ч өөрийгөө ингэж бодов. Хямбай хаа байна? Гэд очиод уулзлаа. Хямбай тэнд. Аха, сурагч нь сурч байхдаа сурагч байдгийг. Тэрэн шиг дээрэмчэд тулалдаж байж л дээрэмчэд болдгийг. Тулалдахгүйгээр би зүгээр тэр дорготой уулзаад битгий тэгээд байгаал хэлчихэл та. Тэгэл болоо штэ. Тэгсэн чи Хямбай ууралж байна. Би энийг өөрөө шийдчихэ. Та хол бай. Гэт тойл хаглаад та арай өөрийгөө жинхэнэ дээрэмчин болцсон гэж бодоод байгаа юм биш үсттэй. Авгаха. Чи харин юм хэлж чадсангүй. Тэгснээ шууд нөгөө дорготой очиод уулздаг. Хэдхэн жилийн дотор зөндөө олон шин зочид буудал, шин казино бий болно. Би чамайг улс төрийнхэнтэй холбоод өгч чадна штэ. Хямбайд таалагдахгүй л байх та. Хямбайд битгий санаа зовоо. Би зохицуулна. Хямбай миний зөвшөөрлгүй юм хийж чадна гэж бодоо юу? Би Хямбайг удирддаг юм байхгүй юу? Тийм үү. Тэгвэл та толгойн. Би хүчин болоод юм хийвэлж уулна болно да. Өнөө орой ганц нэг юм уувал яах вэ? Өнөө орой амжихгүй. Дараа уулъя. Ингээд нүхээ ухаж байгаа бололтой шүү. Цаана нь харин жолооч нь сонсоод сууж байна. Жолооч нь Хямбайгийн хүн шүү дээ. Дөрс шилжиж шинэ ерөнхийлөгч сонгуульд ялах үеэр Хямбай ус чинь сууж байдаг. Таны өөрөө Роял зочид буудлын 706. За, явж бай. Та зүгээр үү? Зүгээрээ ойрхон юм байна. Тэр үтэрн дорго. Хямбай тэнд байгаа хэрэггүй болж байна. Гэт уцаар ирж байна. Хямбайг тэндээс гараад явах үед нь ардаас нь үл бүдэх нөхөр дагаад байв шүү. Яг гүйцэтгэхийн даваан дээр цагдаагийн газар руу яваад орчлоо. Ингээтэл гадаа нойсон жагсагчд цагдаагийн газар руу утаа шийдээд гал тавьчлаа. Хямбай утаанаас холдоод арын хаалгаар гарах үед алуурчин яг тосоод гараад ирнэ. Нилээ ноцолдож байгаад хутгалчаад яваад өглөө. Чоо сонсоод шууд имлэг дээр ирэхэд Хямбай харин амьд байж байна. Юу болоо вэ? Сүртэй юм биш ээ. Сүртэй биш гэдэг чи юу гэж байгаа юм? Эн тэгси. Авгаха та гарч байхгүй юу? Бидэнд ярих юм байна. За. Би явж бай. Гарсныхан дараа Хямбай баруун гартаа үүрэг өгч байна. Доргийн герт нэрээд. Дорг хаана байна? Гэт хүмүүсийг нь гөвлөө. Босс чи хаа байна? Наатха моби AI-аас асуугач гүн судалгаа хийдэж чи тоглоод байна уу? Күнээр $20 премиум AI авчаахаар Mobicom-ийн ухаалаг дата багц авчгаар моби AI премиум ирэх өгдөг байлээ. Би юм асуугаад балалсан штэ. Тэгээд босс чинь хаана байгааг хэлж өгч чадах юм уу? Гү тэрийг бол чат GPT ч мэдэхгүй штэ. Гэсэн чи манайхан дэлгэрэнгүй мэдээллийг description-аас аваарай. Тэр үеэрийн Хямбай баруун гар руугаа дөхөж байна. Баруун гар чог машиндаа суулгаад аваад явж байна. Нэг л сэжигтэй байна да. Яг тийм байж бай. Хөнгөө газар авчираад баахан нүдэж байна. Нүцгэлж байгаад баахан зодоод нөхрөө хийчлээ. Тэгснэ. Өөх, хардаа нөгөө сүжрээд байсан доргоч нь арыг чинь даах байсан биш үү? Гэснэ дээрээс нь булж байна. Чо. Амир шүү. Хямбай арай чахыг алуулсангүй. Жаахан сануулга өгсөн бололтой. Эмчлүүлээд гайгүй болсныхан дараа дуудаж уулзсан. Хямбай, дорго болон бидний талаар юу сонссныг чи мэдэхгүйч бүгд худлаа шүү. Би чамайг уурлуулах юу хийснээ мэдэхгүй байгаач намайг уучлаарай. Амир шөөгөж. Манай хүн жижигэрчээ. Дахиад тийм болохгүй. Та айхгүй байж болно. Таны нэр алга хүмүүсийн листэнд байхгүй. Баярлалаа. Орой хамт юм уу? Ингэсэн чи доосонгүй. За. Би яваад орой. Гэх үед нь араас нь авгаха анхааралтай сонсч бай. Дахиад хизээч энэ зам руу битгий ороорой. Ойлгов уу? Гэт казиногийнх нь хувь болгож 300 саяг өгөөд гаргадаг. Чи харин хүргэндүүтэйгээ ууж байна. Тэр мө готомчны дээрэмч надад ингэж хандна гинэ. Гэт бууга гаргаж ирээд клиптэд байна. Тэр үед нь харин дорго ирж байна. Чи яагаад ингэж хоцорч байгаа юм бэ? Гэт тэврээд сүйд болж байна. Дорго тэндээс. Анхнаасаа та бид хоёрын харилцаа жаахан сайнгүй ихэлсэн. Өнөөдрөөс харин энийг болиулъя. Би таныг томахаа гэж хүндэлж явъя. Гэт тулгаж байна. Тгийгээд ууцгаалаа. Ингээд дорготой хамтарсан юм байна. Дөрс шилжиж 1990 онд нөгөө клубын захирал эмэгтэй прокурорт мэдээлэл өгч байдаг. Хинч үрдийн дайсан эсвэл үрдийн нөхөр биш гэдэгтэй. Яг л тийм маягаар чой захирал дорготой нийлсэн. Гэт прокурорт баахан баримтууд өгч байна. За. Дорготой хаана байна? Та хоёр учиртай байсан биз дээ. Бодвол чи нуугддаг газрыг нь мэдэх байлгүй гэд асууж байна. Ингээд ерөнхийлөгчийн зарилгын дагуу 34 эдвэхтэй дээрмийн бүлгүүдийг баривчлах аян өрнүүлдэг. Ажил эхлэвгүй юу? Цагдаа чургасан мафийн тагнуулууд Хямбай руу ярьж мэдээлэл өгнө. Цагдаа нар бүх бүлгүүдийг барьж авдаг. Хямбайгийн бүлгийнхэн ч бас баригдлаа. Тэр дунд нь баруун гар хүртэл байж байна. Чо харин дорготой уулзаад. Чи сайн нуугд. Тэд нар үргэлжлүүлэн баривчлах сурагтай байна. Би тэр жуу прокурорт хүнээр мөнгө өгүүлэх гэсэн. Мөнгнөөс татгалзаж байгаа хүнийг анх удаа л харлаа. Бид нар аюулд орсон юм шиг байна. Ингэсэн чи манай хүн дэвтэр гаргаж ирээд. Чи энийг хардаа. Энэ бүртгэл бараг $100 үнэтэй. Намааг бол хизээж хорж чадахгүй гэд томорч байна. Тэгэд сүмд очиж жаал дүрс гэж байгаад ерөнхий прокурортой уулздаг. Тэгэд ерөнхий прокуророор дамжуулаад жуу прокурортой уулзалт зохион байгуулна.
Жуу орж ирээд манай хүнийг харснаа шууд буцаад гараад явчлаа. Ерөнхий прокурор араас нь гараад "Гүчи, яасан бэ? Наад хүн чинь миний гол сэжигтэн. Би мэдэж байна. Гэхдээ чи андуураад байх шиг байна. Намайг бодоод хэдэн хундаг уучих." Ингэсэн чи тоодоггүй. "Ош, би чамд яаж тусалсан бэлээ? Хүний яаж мэддэггүй антан. Явмаар байвал яв." Ингэсэн чинь "За, ганц хундаг ууя. Болов. Тэгээд гэрээ хинч сайн уу?" гэд ууцгаалаа. Чоо тэнд. "Би тэр доргыг ерөөсөө таньдгүй байхгүй юу? Чи буруугаар ойлгоод би бүр ямархуу хүн байдгийг нь ч мэдэхгүй. Өндөр залуу байдгаа" гэд бүлтэрч өгнө. Прокурор тэнд. "Би бүгдийг нь мэдэж байгаа. 0 орох үед нь манай хүн мөрийг нь барьж өгöd найрах гэтэл эргэж хараад өшгөлчлөө. Ой чойко, чи дээрэмчин байж юунда жүжээд байгаа аа? Чамайг мэдж байгаа гэд байна. Найрагдахгүй нь бол та дараа нь чоо таньдаг улс төрч рүүгээ яртал. Энэ удаад миний оролцох хэрэг биш болоо да" гэд нэрээ тадлаа. Тэр шин чоо хүүгийнхээ хажууд очиж суугаад толгойг нь жаахан элж байна. Хүн нэлээд том болсон bay шүү. Удалгүй цагдаагийнхан доргыг нуугдаж байсан газраас нь бариад авлаа. Манай чоог бас дахиад баривчлана. Энэ удаад харин дорготой нүүрэлдүүллээ. Дорго өөрийг нь барьж өгсөн гэж бодоод ууртай байна. Прокурор "Наадхаа аваад гар" гэд манай чотой ярилцсан. "За, хэрэгэ хүлээвэл 3 жил. Хүлээхгүй бол 15 жил. Чи өөрөө л сонго." Гэсэн чинь прокуророо хэн хэндээ ашигтай өөр санал тавьж болох уу? Сонсъё л доо. За ингэ тохироо хийчих шиг боллоо. Хёмбэг барьж өгөх гэж байгаа бол тоо шүү. Чо гэрийнхэнтэйгээ хоол идээд сууж байдаг. "Миний хүү сайн сурч байгаа биз? Англи хэл бол хүч шүү. Мэдүү?" гэд байж байтал Хёмбэгийн хүмүүс ирээд "Босс, тантай уулзъя гинэ. Би гэрийнхэнтэйгээ байна. Дараа болъё" гэж хэл. "Босс, одоо гэж байна. Гэрийнхний чинь дэргэд чирээд аваад явчихаагүй дээр босоод ир." Тэр үед манай маа босоод клип хийсэн чинь чо болиулчлаа. Тэгээд яваад очлоо. Хёмбэ худаг тулгаад "Та прокурортой намайг барьж өгнө гэж тохироо хийсэн үү?" "Үгүй ээ. Би яалаа" гэж. Ингэсэн чинь маа ашигтай гэсэн болгонтой очиж наалдаад байгаа чинь өөрийг чинь асуудалд оруулаад байгааг мэдж байна уу? Ийм хүмүүс итгэл дааж чаддаггүй юм. "Хёмбэ, буруугаар ойлгоод байна. Энэ чинь ерөнхийлөгчийн зарлиг шүү дээ. Хэрвээ би зохион байгуулж исэн бол доргыг чигсэн барьж өгнө гэж юу? Ухаалгаар бодоод үзээч. Хоёулаа хамтарч байж л энэ хэцүү нөхцөлийг даван шүү дээ." Ингэсэн чи итгэв бололтой жаахан ярилцлаа. "Би чамайг эндээс явахад туслая. Эндээс явах унаа болон бичиг баримт зохицуулна. Тийм үү? Тэгвэл юмнуудаа бэлдэж бай. Би залгая. Хэрвээ дахиад намайг хуурах гэж оролдох юм бол амьтаа чи ярина шүү." Удалгүй манай хүн бэлтгэлээ хийж байтал ярьснараа Хёмбэ залгаж байна. Цагдаагийнхан тэр үед нь хамт байж байна. "Би машин явуулъя. Нүрээрээ уулзаж байгаад авъя" гэж байна шүү. Тэгээд чоо яваад очлоо. Нөгөө бууга бэлтчихжээ. Хёмбэтэй уулзаад пассвортаа өглөө. "За явцгаая" гэд бомб руу хөдөлцгөн. "Замда авгахаа. Би танд энэ зам руу дахиж битгий ор гэж хэлсэн биз дээ. Хэрвээ тэгэхэд үнэхээр гартсан бол цагдаад баригдахгүй байх байсан юм биш үү?" "Тийм ээ. Тэгэх байсан." "Хёмбэ, би нэг юм асууя. Би чамд туслах гэж байдгаараа хичээсэн. Чи яагаад ахта тэгж хандсан юм? Та дорхтой хамтраад намайг үл тоогоо үсттэй. Чиний бодож байгаа шиг юм биш гэж би хэлээ үсттэй. Нэгэнтэл та дайсны талд орсон бол дайснаас ялгаагүй л гэсэн үг. За. Юу ч болсон бай. Энэ түрээ дуусгая. Одооноос өөртөө анхаарч би яваадаарай" гэд нэг мөсөн харилцаагаа дуусгадаг. Тэгсэн нарийн зам дээр урдаас нь нэг машин. Ухрах гэтэл араас нь дахиад нэг машин. "Юу болж байна?" гэтэл "Байц, энэ чи вэж" гэд бариад авлаа. Чо бууга гаргаж ирээд Хёмбэтэй ноцолдно. Цагдаа нар хөдөллөө. Хёмбэ худаг гаргаж ирээд яг эвгүйдэх үед нь бариад авлаа. Хёмбэ уурандаа шатаж байна. Наш чи харамсан да. Би дээлсэн. Мэдүү чи ялагдлаа. Хогчин. Ингээд Хёмбэ баригдаж чо ард нь гэмгүүлдлээ. Дөр шилжиж жуу прокурор тушаал дэвшдэг. Ерөнхий прокурор болон сайд түүнийг хоолнд өрдөг. Яваад очтол тэнд нь манай чо бас л байж байна. Чөтгөр шиг нөхөр юм аа. Энэ явдлаас хойш 20 жилийн дараа чогийн хүү прокурор болоод томилогдож байдаг. Тэгэд хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг тэмдэглэх үед нь хүргээ ах маань ирж баяр хүргэнэ. "Авч нь хаавна. Гата байгаа" гэд гараад уулцсан чинь манай чоо нилийн хөгшөрчгсөн байж байна. Том гаруулсан бололтой. Найрын хойморт Дон Карилио айтай сууж байдаг. Тэнд нь харин нэг хүн орж ирлээ. Чороо дөхөж очиод "Авгахаа. Энэ түрээд кино маань дууслаа. За энэ мэд өшөө олон сайхан кино төвчлөлийг цаг алдалгүй үзмээр байвал манайхан subscribe дараарай. Киночуд байлаа.